Та бүхний амгалан айлтгая. За шинэ хичээлэн эхлэе. Шинэ хичээлийнхаа эхэнд уламжлалтаас гэрийнхаа даалгаврыг ярилцъя. Гэрийн даалгаварт 7 гаригийн нэрийг хоёр янзаар бичиж ирээрэй гэсэн даалгавар өгсөн байгаа. Ням гэдгийг нима гэж бичнэ. Ням. За ер нь хичээлийнхаа энэ гэрийн даалгавар ярилцсан өмнө ярихад бол ням дава мегмор лхавг пүр баасан бямб гэдэг энэ тоолдог бол төвд үг байгаа юм. Төвдөр нь тоолж байгаа хэрэг. Адья сумья ангараг бод бархасууд сугур санчир гэдэг нь бол санскритээр тоолж байгаа тоол. Энэ бол аль нь бол Монголд эрт цагаас орж ирсэн. Нилийн өмнөхөн үедээ бол энэ адья сумья ангараг бод гэж тоолох нь элбэг байсан. Одоо бол ням дава мегмор лхавг пүр гэдэг энэ тоол бол илүү хүчтэй байна. За тэгээд тэрийг бол хамт татан бичээ явсан. Хажууд нь Монгол нэрийн. Энэ чинь бол 7 гаригийнхаа тэнгэрийн эрхсийн нэрийг монголоор юу гэж хэлдгийг бол хажууд нь хамт бас биччихлаа. Үүнийг бас мэдж бол бас тустай баха. Ням адья. Ням гэдэг нь төвд үг. Адья гэдэг нь санскрит үг. Монголоор наран. Тэнгэрийн нарыг хэлдэг нар. Ням адья наран. Дава гэдгийг дава гэж. Нэг төвдөөс орж ирсэн үг учраас гадаад үгэнд ордог энэ вар гэдгийн ваг бол үчин дава гэж үчин. Дава гэж үчин. Сумья санскритээр нь сумья. Сумья. Монголоор бол саран. Саран. Ням адья наран дава сумья саран. Мекмар санскритээр ангараг. Мекмар ангараг. Монголоор улаан үдэн гариг гэдэг. Улаан үдэн. Лхагва. Төвдөрөө хэлж байгаа бут гэж санскритээр ингэж хэлдэг. Энэ дэвсгэр дэгийн нэг эд гэдэг үгэнд ордог дэвсгэр дэ орсон байна. Лхавг, бут, монголоор үлэмж гариг гэдэг. Үлэмж. Пүрв төвдөр санскритээр бархасвати. Пүрв, бархасвати. Монголоор гадсан гариг. Баасан гэдгийг бол бассан гэж бичдэг. Энэ басал дээр төвд бичлэгийг баримталж бичиж байгаа юм. Багаасан гэж энэ Б2-ийн хооронд бол утганы га бол бичихгүй нь байна шүү. Сайн гарч яваараа бассан. Дороо ихэнх хэлэхтэй. Өөрөөр хэлбэл энэ А-гийн богиноор бичээд уртаар дууддаг. Баасан шугур. Энийг сугар гэж манайхан хэлдэг боловч санскриттэй бол энэ эс биш иш байгаа учраас ард нь 2 цэг тавьдаг. Шугараа гэж бичдэг. Тэр санскрит ихийн баримталж бичиж байгаа хэрэг. За баасан сугар монголоор цолмон гариг. Бямба төвдөр санскритээр саначар. Монголоор ховдог эмгэн. За ингээд 7 гариг маань төвдөр ням дава мегмор лхавг пүр баасан бямб гэдэг бол төвдөр тоолж байгаа тоол 7 гаригийн нэр бахан. Түүнийг санскрит юм уу эртний энэ итгэлээр бол адья сумья ангараг бут бархасват сугур санчир гэдэг байна. Монголоор бол нар сар улаан үдэн гариг үлэмж гариг гадсан гариг цолмон ховдог эмгэн гэсэн ийм нэртэй байх нэ. За гэрийнхаа даалгаврыг ярилцсан учраас шинэ хичээлдээ оръё. Бид оюун түлхүүрээ цааш нь үргэлжлээд уншиж ярилцсанаа. Дэгэрэнгүй омог сэтгэл ийг бариж деми магу бивэн гайхагуулаад дэгээдсэн
Yosun yer zan nakç. Tanqa ард ичих мэт тэгүүнээс түргэн зайл. За орчин цагийн Монгол дуудлагаар дуудвал дээрэнгүй омог сэтгэлийг барьж дими муу бие гайхуулаад дээдсийн ёсоор загнагч танхай ард ичих мэт түүнээс түргэн зайл. За энэ саяын хэсэгт бол омгийн гим алдлыг номсон байна. Ер нь омог гэдэг бол Нисванысын 5:21. Омог гэдэг бол хүнд дээрлэх сэтгэл юм. Өөрийнхөө биеийг бусдаас ялган сайн гэж көөргөж бусдыг басамжлан үзэх үзэл бол омог байгаа юм. Энэ бол омог гэдэг маань уур омог гэж ярьдаг боловч яг ууртайгаа адилхан зүйл биш. Омог гэдэг бол дээрлэх сэтгэл. За тэгэхээр дээрэнгүй омгийг барьж эхлээд бусдыг дээрлэх тэр омгийг сэтгэлдээ барьж, сэтгэлдээ агуулж. Дими муу үе, өөрийнхөө муу үеийг гайхуулж, өөрөөр хэлэх юм бол бусдын дээр тавиад дээдсийн ёсоор загнагч гэдэг маань дээдс гэдэг бол энд эрдэмтэн мэрэгд номтой хүн гэсэн утгаар хэрэгжилж байна. Тэгэхээр эрдэмтэн мэрэгд хүний байдлаар тийм дүр байдлаар аашлагч, загнагч гэдэг маань аашилдаг. Тийм дүр байдлыг гаргадаг. Танхай ард ичмээр, ичих мэт тийм хүнээс түүнээс түргэн зайлаа гэж сургасан байна. За ингээд гэрээхэн даалгаврыг өнөөдрийн үзэх оюун төлбөрийн энэ эхний нэг хэсэг өгүүлбэрийг хамтд нь тэмдэглэж авсантайгаа тулгаад эхнээс нь ахаад уншаад хараад ав. Хамтаа уншъя. Килэн ихтийг аргавэр өнгөрүүл килэнц ихтийг номер тэтг. Килэн ихтийг аргаар өнгөрүүл килэнц ихтийг номоор тэтг. За хилэн гэдэг бол уур хилэн гэдэг. Уур омог. За уур ихтэй хүнийг бол аргаар өнгөрүүл гэж. Аргаар өнгөрүүл. Тэгэхээр зэрэг ууралсны хариуд уурлах юм бол ерөөсөө бүтэхгүй. Өөрөөр хэлэх юм бол ууралстай хүнийг хилэн ууртай хүний хариуд л эсэргүүцээд л ахаад урдаас нь уурлах юм бол галдаар тос нэмшин шигэл болно. Тийм учраас тийм тохиолдолд бол аргаар өнгөрүүлэх нь зүйтэй гэж хэлсэн байна. Килэн цэгтэй гэдэг маань нүгэл ихтэй, нүгэл ихтийг их нүгэл хийсэн хүнийг бол номоор тэтгэх. Тэгэхээр дээдийн номоор түүнийг тэтг, авар. Түүнд нүгэл буйныг бол ухааруулж синхрүүл гэсэн утгыг хэлсэн байна. Төрөгсөд ян төрөгсөд ян тэтгэжүү явбас бүх их хүчтэй болох уу. Төрөгсөдөө тэтгэж явбас бүх их хүчтэй болох. Бүх гэдэг маань бих батын бүх. Бүх бат гэдгийн бүх шүү дээ. Тэгэхээр төрөгсөд юм
тэтгэж явбал түүнийг төрөл төрөсөд маань өөрийн чинь тойрон хүрээлж хүч ихтэй болно гэж хэлсэн байна. Төр ёсонг төв шударга дагаж явбаас түмнийг эхлэх болох. Төр ёсыг төв шударга дагаж явбаас түмнийг эхлэх болох. Төр ёс гэдэг бол өмнө хичээл дээр ч ярьж байсан. Төр гэдэг бол журам дагаж мөрдөх зүй гэсэн утгатай. Тэгэхээр төр ёс гэдэг маань ер нь төр төрлөх гэдэг бол ёс үйлдэхийг бас хэлдэг. Тэгэхээр төр ёс гэдэг бол ёс журам кив жаншил гэсэн утгатай. Тэгэхээр өөрнөртнээс уламжилж ирсэн тэр төр ёс кив журам хууль дүрмийг ёсчлон сахиж шударга дагаж явах юм бол түмнийг эхлэх болох, олон түмнийг эхлэн мандайлж болно. Олон түмэндээ бол нэр хүндтэй болно гэсэн утгыг бол хэлж байна. Эгүүнийг ялгал үгээ асарваас олон нөхөттэй болох. Үүнийг ялгалгүй асарваас олон нөхөттэй болох. За түүнийг эгүүнийг ялгалгүй асрах гэж. Үүнийг ялгалгүй асрах гэдэг бол алагчлахгүй үзлийг хэлж байна. Алагчлахгүй. Энэ миний хүүхэд юм, энэ миний найз юм, тэр танихгүй хүү юм гэж. Тэр бол ядуу дорой хүү юм. Энэ баян тарган хүн гэж ингэж ялгахгүй асарч өршөөж явбал тус хөргөж явах юм бол олон нөхөттэй болно гэж. Олон нөхөттэй болно. Холын күмэн дор өрөвшөөл тус хүргвээс алдар нэр дагуурсмай. Холын күнд өрөвшөөл тус хүргвээс алдар нэр дуурсмай. Холын күнд өршөөл тус хүргвээс алдар нэр дуурсмай гэж. Тэгэхээр холын күнд бол тус хүрэх юм бол тэр хүн тэнд нэг тийм ачтай тустай хүн байсан гэж тэр хүний алдар нэр олон даяар бол түргэн дуурсаж түгнэ гэсэн утгыг энд хэлж байна. Ойрын күмэн дор асрал өглөгийг хүртээвээс эв ий бүтүүгээд хүчин нэммай. Ойрын күнд асрал өглөгийг хүртээвээс эв ий бүтээд хүч нэммай. Хүч нэмнэ гэж байна. Тэгэхээр ойрын хүнд асрал өглөгийг хүртээвээс эв ий бүтээд хүчин нэмнэ гэж. Тэгэхээр ойр тойрныхоо албат иргэд ч юм уу хүн ардад асрал гэдэг маань тэдний хайрч инэрлэхийг хэлж байна. Өглөг гэдэг бол тэдэнд туслахыг хэлж байна. Хайрлан инэрч тусалж байвал эв ий бүтнэ гэж. Эв ий бүтэх гэдэг маань нийтээрэн эв найрамдалтай болж тэр хүнд бол муу санах хүнгүй болно гэсэн утгатай. Тэгээд нэгэнт олон түмэн хүн бол түүнийг тойрон хүрээлж чадвал тэр өөрийн хүч нэмэх нь бол мэдээж хэрэг юм аа. Харин газраа арга чадалын бэхэл халгун загуураван эв эйвэн кичээ. Харин газар
арга чадлаа бэхэл халуун зуураа ив ие хичээ. За энэ сургаал бол мөн Чингисийн бэлэг сургаал дотор явдаг. Алтан товч тэргүүтэн түүхийн зохиолуудч явж байгаа. Энэ яа харахгүй 13 дугаар зууны үеэс одоо Чингис Богдын үеэс уламжилсан сургаал байгаа юм. Харийн газар арга чадлаан бэхэл халуун зуураа ив иеэн хичээ гэдэг энэ сургаал. Энэ бол бас арай жаахан өөр хувилбараар бол олонтой бас олон ном зохиолдол тааралдаж байдаг. Тэгэхээр харийн газар хүний газраа энэ бол энэ аавал өх оршихын тийм ялгаа шүү дээ. Газарт гэсэн санаа. Тэгэхээр харийн газарт хүний нутагт бол арга чадлаан бэхэл гэж өөрийнхөө арга чадлыг бэхэлж, баталж, сэрэмжилж яв гэсэн утгатай хэлж байна. Халуун зуураа ив иеэн гिचээ гэж. Өөр дотроо ив найрамдалтай байх л хамгийн чухал гэдгийг бол их тодорхой сургасан байна да. Одоо бид бол энэ нэмтийн сургаалыг сүүлийн үед бол одоо бид ив найрамдлын тухай дотроо ив нэгдэлтэй байх тухай гэж энэ сургаалыг бичиж ярьж байна. Зөвхөн амандараа яриад байгаа боловч бас дотроо тэр болгон тэр ив иеэн сахиж чадж байна уу юу гэдгийг бол бас бодох хэрэгтэй байна да. За ингээд өнөөдрийнхөө энэ самбарынхаа эхнээс бичиж авсныг уншсныгаа дагаад өөрснийгөө тэмдэглэж авсантаа тулгаад нэг уншаад нэтлээд ав. Гэрийнхаа даалгаврыг өгье. За гэрийн даалгаварт 18 аймгийнхаа нэрийг монгол үчгээр алдаагүй зөв бичиж ирээрэй. За үүгээр өнөөдөр манай хичээл дуусч байна. Одоо өнөөдрийнхөө үдсэн оюун төлгөөрийнхөө хэсгийг цаасандаар биерээр бичсэн байгаа. Тэрийг хамтарч уншнаа. Дээрэнгүй омог сэтгэлийг барьж дими муу бие гайхуулаад дээдсийн ёсоор загнагч ханхай ард ичих мэт түүнээс түргэн зайл килэн эхтийг аргаар өнгөрүүл килэнц эхтийг номоор тэтг төрөл төрөстөө тэтгэж бас бүх их хүчтэй болох төр ёсыг төв шудраг дагаж бас хүнд их нэртэй болох төв ихсийн журмыг дагаж бас төмнийг эхлэх болох түүнийг үүнийг ялгалгүй асарвас олон нөхөдтэй болох холын хүнд өршөөл тус хүргвэс алдар нэр дуурсмай ойрын хүнд асрал өвлгий хүртэвэс эв и бүтээд хүч ниммай харийн газар арга чадлаан бэхэл халуун зуура эв ие хичээ. Зүйтэй нөхрийг шинжилэн таних ханилаад зөв гурав хоёрыг асуултсан явж үлдээд зовлон жаргалан хоёрыг адил хуваан эдлэгч зохист мэргэдийн ханилахын ёс